Пастор өдөртөгч та бүхэн маань сайхан үйлжиж байна уу? Та бүгдийн үйлчлэл үр жимээс ариун байгааг итгэлтэй байна. Өнөөдөр та бүхэндээ өсвөр насныхан зориулсан нэгэн шинэ ном хэвлэгдсэнийг танилцуулахаар бэлтгэлээ. За тэгээ та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргье. Хис шоу Монголиагаас энэ удаад бид нэр өсвөрийн хүүхдүүдэд зориулсан өсвөрийн хүүхдүүдийн Христ боловсролыг дэмжих зорилттой ийм бүтэн 3 жилийн цогц агуулга бүхий энэ хөтөлбөр хэрэгжүүлэнгээ номнууд гаргасан байна. За тэгээд эхний ном маань болохоор 3 сараар хэвлэгдсэн эхний 1 жил ашиглагдах өсвөрийн хүүхдүүд болон ахлах ангийнханд зориулсан хүүхдүүдийн Христ итгэлд суурийг дэмжих Христ итгэлийн талаарх цогц ойлголтыг өгөх ийм ном хэвлэгдэн гарсан байгаа. За тэгэхээр би бас өөрөө өсвөрийн цуглаанд бас олон жил үйлчилсэн. Өсвөрийн хүүхдүүдэд толгомдтой нэг асуудал бол тэдэнд зориулсан теологийн боловсрол олгох маш сайн гарын авлага ном материалыг тотмог байдаг. Хүүхдийн цуглаанд харьцангуй материал бол илбэг, айгүй өнгө бодог сайтай олон сайхан материалуудаар бас хүүхдүүд маань суралцаад өсвөрийн цуглаанд руу оронгууд яг тэнд тэднийг тэр урд нь байсан суралцж байсан тэр зүйлийг нөхөхөөр тийм сайн материал гарын авлагыг хомс байдаг. Тэгээ өнөөдөр бас яг ийм гоё дизайнтай бас тэгээд бас маш чанартай хэвлэгдсэн ийм гарын авлага дээрээс нь оролцогчийн ном гэдэг ингээ эдгээр зүйлсүүд маань ингээ хэвлэгдэж гарсан миний хувьд их олзуурхаад өөрийн үйлчлэлдээ бас хэрэглэе бас бусад бас яг надтай адилхан ийм ном материал хайж байгаа удирдагч нартай бас танилцуулъя гэдэг өнөөдөр бас энд сууж байна. Тэгээ энэхүү Есүстэй хамт аялах сэтгэлийн аян гэдэг жишээл энэ номыг харахад энэ номны агуулгыг харах юм бол энэ нэг юм цогц хөтөлбөр байгаа. Тэр нь болохоор эхлээд сургаалын энэ номны сургаалыг нь презентацнээр бас харуулахаар бэлэн болчихсон. За энэ презентацийг харуулад хүүхдүүдэд танилцуулаад сургаалаа заасныхаа дараа ангийн цаг буюу бүлгийн цаг дээрээ энэхүү номоор бас суралцсан. За жишээлбэл би эндээс нэг жишээг авъя л да. За хүүхдүүд маань стрессийн асуудал өсвөр насныханд бол их тохиолддог. Ялангуяа энэ хүүхдийн тарих бол араасаа урагшаа хөгжиж байгаа. 22 насны дунджаар 22 наснд бүрэн хөгжиж болсон. Тэр хүртэл сэтгэл хөдлөлийн тарих нь өсвөр насны дээр маш их идэвхтэй хөгжиж байгаа учраас сэтгэл хөдлөлөө бас удирдах хянахад нэлээд бас олон асуудал тулгамдж байдаг. Тэгэхээр энэ асуудлуудаа яаж таньж мэдэх. За тэгээд энэ гоё орон зайтай хар та. Дизайн айгуу гоётай. Орон зайтай. Тэгээд дээрэс нь энэ номон дээр ингээ ажиллана. За энэ номон дээр ингээд бүгд ингээ хүүхдүүд бодуулах, ярилцах юм сэдвтэй. Багшд нь болохоор энэ ном өгөхтэй. Энэ дээр бүх хариулт нь байгаа. Багш маань өөрөө хөтжийн маягаар яваад хүүхдүүдэд хөтлөө явчихна. За тэгээ энэ хичээлээ ингээ хийснийхээ дараа тухайн хүүхд нь 7 хоногийн туршаад Бурхны үгийг тунгаан бодоод чимээгүй цаг хийх юм хэсэгтэй. Өдөрт нэг богинохоо юм хэсгээр тунгаан бодол тэгээд ингээ явна. Тэгээд дараагийнхаа цуглартан дээр очихдоо дараагийнхаа ойлгосон зүйлээ хуваалцаад бас дараагийн сэлбэр ингээ хичээлээ явуучих. Тэгээд яг энэ ном маань болохоор зэрэг зөвхөн сүнслэг үннийг өгүүлэхээс гадна сэтгэл санаагаа бас хүүхдүүд нь таньж мэддэг, өөрийгөө ойлгоход нь айгүй юм тустай юм сайн ном гарсан байна. За тэгээд таны ном ямар хөө утга агуулгатай байна хэлцүүлж өгөөч. За ном болгон яг өөр юм гэсэн онцлогтой байгаа. За сая таны ном болохоор сэтгэл зүй тал руугаа дотоод сэтгэлээ арчлах. Сэтгэлийнхаа орон зайд Есүсийг оруулж ирэхийн тулд хэрхэн өөрийгөө хөгжүүлэх вэ? Өөр дээрээ анхаарал хандуулах вэ гэжсэн бол за эхний ном маань болохоор Христ сэтгэлийнхаа талаар өгүүлнэ. За ингээ Христ сэтгэлийн талаар өгүүлэхдээ энэ номон дээр өгүүлсэнчлэн 6 ийм нүүрэн хэсгээр Христ сэтгэлийн талаарх цогц ойлголтыг авнаа гэсэн. За ингэж авахдаа хүүхдүүд маань өөрсдөө эхлээд энэ Христ сэтгэлийн талаарх тодорхой мэдлэгийг мессеж хийсээ уншина. За тэрний дараа болохоор багштайгаа нийлээд багшийн гарын авлагын дагуу хүүхдүүдийг хэрхэн тэр Христ сэтгэлийн талбар руу удирдах оруулж ирнэ. За тэгээд хамтдаа бас тэр талаараа суралцаад за тэгээд өөрсдөө номны танилцуулга тийм дотроо бол юм жижиг бичгтэй бол бишээрээс том бичгээр бичсэн байгаа. Ерөнхий энэ 13-7 хоногийн буюу 3 сарын ном маань нийтдээ яг ийм 1-5 хүртэлх ийм дистарадын агуулгатаагаар Христ сэтгэлийн талаарх цогц мэдлэгийг олгоно гэж ойлгож болно гэсэн үг. За тэгээ энэ ном маань хаанаас хэвлэгдээд ямар замаар бас явсараагаад Монголд хүрээд ирвэ гэж та бүхэн маань сонирхож байгаа. Тэгээд ковидын үеэр Христ сэтгэл хэсэг ээжүүд Солонгост ажиллаж амьдардаг хэсэг ээжүүд маань болохоор зэрэг энэ
ковидын үеэр хүүхдийн цуглаан ажиллахгүй, үйл ажиллагаа явагдахгүй тэгээд айгүй хүүхдүүд орхигдож байна. Яг энэ үе солонгос чуулганууд айгүй их юм одоо контент хийж өсвөр үеийнхээ болон хүүхдүүдийг бас ингээд сүнслэг байдлыг нас халамжиж анхаарал тавьж байгааг хараад хиш шоу гэдэг одоо яг энэ хөтөлбөрийг Монголд орчуулад өөртөө ингээд энэ Монгол чуулганы төлөө ингээд оруулж ирээд анх үйл ажиллагаа явагдчихсэн. За тэгээд цаг хугацаа тодорхой хэмжээнд одоо тэр цагаас хойш нэлээд өнгөрсний дараа ер нь бол нэг нийтлэг асуудал тулгамдсан байна. Тэрний өглөө хиш шоугаар дамжуулан хүүхдийн үйлчлэл үнэхээр сайн явагдчихэв. Гэхдээ өсвөр насныхан зориулсан гарын авлага материал үнэхээр хомс байгаа гэдээ олж мэдээд тэгээд яг энэ тал дээр солонгос чуулганууд яг ямар материал ашиглаж ийн гэдгийг айгүй сайн судалсны үр дүнд теологийн аль нэг одоо урсгал чиглэлээс үл хамааран харьцангуй нөгөө евангелийн эвслийн аль ч чуулганд хэрэглэж болох байц энэ материал одоо солонгос чуулганууд хэрэглээд өсвөр залуучуудаа хэрэглээд 2 дахь жил рүү явж байгаа юм байна. Тэгээ энэ материалыг тэд нар маань бас зохиогч хэргийг худалдаж аваад монгол хэл дээр орчуулад ингээд бас өсвөрийн одоо чуулганыг дэмжихээр ийхүү сэтгэл шалгуудан ажилдаа ороод энэ одоо дөнгөж хэвлэлтээс гараад одоо удаагүй 1-2 хоног юм уу? 1-2 хоног. Тэгээд дөнгөж одоо хайрцагсан гаргаж ирээ та нартай бас танилцуулж байна. За тэгээ энэ хүү ном нь болохоор зэрэг одоо 12 сарын 6-нд анхны одоо танилцуулга хичээл болох гэж байна. За энэ танилцуулга хичээл дээр болохоор зэрэг номыг яаж ашиглах уу, номыг одоо хэрэглэх үү гэдгийг одоо бүх дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Мөн нөгөө талаараа бас надад нэг олзуурах гэж байгаа зүйл нь болохоор энэ сургалтанд хамрагдж байгаа хүмүүсийг энэ ном материалыг болохоор зэрэг хямдралтай үнээр авах эрхийг олгож байгаа юм байна. За энэ одоо семинарт оролцсон одоо өсвөрийн удирдагч пасторуудаа нэг хүн 5 хүртэл номыг 50% хямдар үнээр худалдаж авах боломж олгож байгаа. Энэ ном маань өөрөө солонгосын хамгийн одоо сайн хэвлэлийн газар хэвлэгдсэн маш чанартай сайн хэвлэгдсэн мөнгө үзэмж тэгээд чанарын хувьд аюул сайн хэвлэгдсэн. Тэгээд яг энэ номыг болохоор зэрэг үндсэн одоо хэвлэлийнхээ үнээсээ хямдруулаад нэгийг 10,000-аар зарж байгаа. За тэгээд энэ хэвлэлийнхээ үнээс хямдруулаад 10,000-аар зархтаа тухайн семинарт оролцож байгаа хүмүүстэй 50% үнээр хямд үнээр буюу 5,000 төгрөгөөр борлуулагдах юм байна. За тэгэхээр энэ нээлттэй хийж байгаа учраас ийм одоо хямдралыг зарлж байгаа юм байна. Тэгээд энэ номыг маань одоо гаргахад одоо солонгосын христтгэлд одоо бас яг энэ төслийн залуучууд маань энийг ингээд бүгд ингээд дизайн дээр нь ажиллаад, доторх агуулга дээр нь ажиллаад, теологи дээр нь ажиллаад, айгүй олон талаас нь ажилласан учраас айгүй олон хүний бүтээл шингэсэн. За энэ бас зохиогчдын нэг нь одоо өнөөдөр яг энэ семинар дээр ирж номоо бас танилцуулж ашиглах зааврыг энэ бас мэдээллүүдийг нь өгөх юм байна. За тэгэхээр та нар маань бас яг энэ семинар сургалтанд ирээд дэлгэрэнгүй мэдээллийг авна. За эхний удаатай самс би тэр амтлагаа байдлаар анхны танилцуулга хийлээ. За тэгээд нэмэлтээр нэмэлтээр та бүхэн маань бас юу яаж болно? Энэ номон дээр дамжуулаад мөн хэрэг сэтгэлийн талтай холбоотой байгаа. Одоо яг номны одоо энэ 3 жилийн зохис хөтөлбөрийг номны хамгийн сүүлийн хуудаснаас авч болно. Бас энэ номон дээр ямар одоо тийм ээ хэрэг сэтгэлийн хуанлын дагуу одоо баярууд байгаа юм бэ гэдгийг бас энэ дээрээс харж болно. Мөн зөвхөн одоо сурах хүчээр биш өсвөрийн хүүхдүүдийн мөргөлд ашиглагдаж болох чанар одоо төрсний илэрхийлэгч одоо маш өндөртэй одоо PPT одоо сургаалд ашиглах одоо бэлдэц за тэр бүх зүйлүүдийг манай ивентэд ирэх юм бол та бүхэн маань бас авах боломжтой. За их баярлалаа. Тэгээд би бас их талархаж байгаа зүйл нь одоо энэ их одоо сургалтын материал гарын авлагуудны хөтөлбөр шинжтэй, семинар шинжтэй богино хугацааны хувьд бол энэ бүр 3 жилийн хугацаанд өсвөр насныхаа тэр нэг юм нэлээд одоо тэр үеийг ингээд даван туулахад нь туслах тэгээ бүр доктортойгоор теологийн боловсролыг олгох, системтэйгээр олгох ийм гоё номнууд ингээд эхнээсээ хэвлэгдээд гарч ирж байгаад би их баяртай байна. Тэгээ пастор удирдагч та бүхэн маань яг энэхүү үйл ажиллагаанд өсвөр үеийнхэн хүүхдүүдийн төлөө бас зорж ирээд суралцаад тэгээд бас яг энэ номоор өсвөр үеийнхэндээ хөрөнгө оруулалт хийхийг та бүхэндээ бас уриалж байна. Тэгэхээр 12 сарын 6-ны өдөр за Гитэмсийн урталд байгаа шинэ амьдрал цуглаан дээр за өглөө 9 цагаас оройны 4 цаг хүртэл энэ ивентийн үйл ажиллагаа маань үргэлжлэх болно. Тийм болохоор та бүхэн маань манай ивентэд бүрж ирээд бас өсвөрийн талаар, өсвөрийн алсын ярианы талаар, өсвөрийн чуулганы талаар хамтдаа ярилцсан, хуваалцсан одоо тийм цайхан цаг гаргаасай гэж хүсэж байна. За их баярлалаа. Тэгээд тэр ивент дээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Анхаарал тавьсанд их баяртай байна.